Монтоод яваад. Цаашаа бид судлаад гэсэн байна. Тэгээд санагдчихсэн сонирхол маань судалгаа болоод. Үүрэг нурд чинь тийм том юм. Тийм том биш үү? Урт нь 19 км, өргөн нь 18 км гэж байдаг. Километр шүү дээ. Тэр нь том толоо орно. Томдоо. Жижиг юм шиг том. Тэнд дээр үргэлжлүүлээ. Батнанд. За өдрөмд үзэгчтэй Бафрацгийн манай шоу дамжуулалт үзэгчтэй авахндаа хүрэхэд бэлэн боллоо. За тэгэхээр одоо бас 3 жилийн өмнө Ус аймгийн Хэрэгсамд байдаг үүрэг нуурт нэгэн сонирхолтой хацралтай амтныг сагисмд байдаг үүрэг нуурт одоо бас 5.8 м урттай одоо тийм том амтныг харсан одоо Судан дурж гэдэг залуутай бидхэн бас уулзаж яг энэ одоо ямар амтан байсан одоо энэ амтны талаар хэр судалгаа хийж яана гэдэг талаар бас мэдээлэл одоо бас тохоор хүрэлцэн ирсэн маа. Тэгэхээр 3 жилийн өмнө одоо үүрэг нуур дээр очиж одоо тэр амтныг харсан гэж хэлж байна шүү дээ. Ер нь тэр том ямар хөө амтан байсан энэ талаар одоо хэлээ. За анх би 2017 оны 9 сард Улс аймгийн Сагил сумын үүрэг нууран дээр очсон юм аа. Тэгээ яг хоо тэр би аялал жил явсан юм л та. Тэгээд тухайн нууран дээр 9 сарын 16-ны орой нар жаргацсан байсан. Тэгээд би нэг тэр тэнд бааз байдаг байхгүй юу? Тэр бааз дээр амарч хагаад гарч ирээд нуур руу харсан чинь нуурын иргэн дээр нэг тийм дунд оврын жип шиг тийм машин байжсэн. Одоо машин гэж би ихлээр харсан юм л та. Тэгээд тухайн үедээ энэ жуулчд молчд явж байгаа юм байдаг гэж анзаарах. Тэгээ би нэг одоо нэг вицч чаад босож нөгөө нуурлага дахиад нөгөө байсан объект руу харсан чинь нөгөөх маань ингээ урсаад ингээ нуур руу орж байгаа гэсэн юм. Энэ одоо завь тавьж байгаа юм бол үгсэн ойлголтч төрөөл тэ нөгөө машин хаачин шүү гэсэн бодолч төрөөл тэгэл яхтээ яг ингээд завь хөвж байгаа юм шиг усан дотор ингээ орцсон сэрвэн харагдаад. Тэгээ тухайд би амтч гэж ойлгоогүй. Тэгээд нөгөө нутгийн хүмүүсээс асуухгүй юу танай нууранд чи юм аим авраг том 8 л байдаг юм уу? Тэр маань ингээ гараад ирсэн юм шүү та нар нуур руугаа хараач гэх. Тэнд байсан хүмүүсийг би одоо дахиад хараасан юм байна. Гэтэл нөгөө амтан маань одоо хөндлөн байсан амтан маань ингээд одоо чиглэлэн гэж өөрчилд юм нарийн хэлбэрт ороод буцаад ингээд тэгээ нуурын гол хэсэг рүү явцсан. Тэгэл би камера аваад бичлэг хийгээд яг тэр хэсгийг бичиж аваад тэгэл нутгийн тэр байсан хүмүүстэй ярилцаад хөөрөлцөөл тэгээд Улаанбаатар тийшчгээд бодоод ер нь дахиад үзмээр санагдаад харагдчихмаар юм шиг бодогдоод ингээл ер нь явсаар байгаа сүйд рүүгээ би ингээд нэг судалгаа маягийн юм болгоод тэгээд технологи ийм сонор гэдэг ийм янз бүрийн аппарат авсан л та би өөрөө хувьсаа тэгээд тэрүүгээрээ ингэж явс судалсаар байгаад тэгээд тэрний маань доогуур бас ингээ орлоо тэгээд орсон чинь 5.8 гэсэн тийм метр утгатай тэр төхөөрөмжн дээр тийм техник гараад ирж байгаа байхгүй. Тэгээд цаашлаад ингээд өргөжлүүлээд судлах сонирхолтой байгаад байгаа юм л да. Яг өөрийн чинь харахаас өмнө одоо нутгийн ард иргэд одоо яг тэр аврах том юмтай ер нь тэр нуурандаа харсан байдаг юм уу? Ер нь мэддэг байсан уу? Яг уу би зүгээр тэр үед яг уу тэр нутаг арныг мэддэггүй байсан. Тэгээд яг уу тэрийг харсныхаа дараа дахиад би Улс аймгийн Сагил сум ороод үүрэг нууран дээр чинь нутгийн хэрэгтэй би ярилцсан юм аа. Тэгээд энэ танай нууранд одоо ямар домог момог байдаг юм аа. Тэгээд настан буурлууд болоод залуу үеийнхэнтэй 40-с дээш насны хүмүүстэй уулзж ярилцсахлаар дээр үед л одоо намайг хүүхэд байхаас ахуулаад энэ нууранд ийм том амтан байдаг юм аа. Хөх бох гэж нэрлэдэг юм аа. Харсан үдсэн хүн бол цөөхөн байдаг юм аа. Гэт настан буурлууд хөшчүүд бол ярьдгийм байлээ. Тэгээд яг хуу ингээд бодоод өгнөд үзэхлээр ерөөсөө миний харсан зүйл бол бодит зүйл байна гэж бодоод ингээд цаашаа өргөжлүүлсэн. Нутгийн хөшчүүд бол угаасаа ярьдгийм байл л намайг хүүхэд байхад манай нуур нь одоо нуур руу хамаагүй ойртуулдгүү тий одоо нуурыг хөх бох сараад авчих шүү гэдэг ч юм уу. Ийм заншилтаагаар эдийн хотол явсан. Ийм л юм байна лээ. Тэгээд яг хуу надаас хойш тэр 19 оны 9 сард 10 сард нь нутгийн нэг хөгшин харсан байт юм байлээ. Одоо усан дотор нэг тийм том юм хөвгөд яваад байсан эргэлдээд байдаг гэдэг. Тэгээд яг хуу би мэдээл цуглуулах бодит үн дээр тулгуурлахсан үүднээс л яг хуу цааш нь өргөжлүүлээд технологи аваад явсан. Ийм л зүйл болоод байгаа юм. Яг том ихтэй. Яг одоо судалгааны ажил хэр хэмжээнд явж байгаа тэгээд яг ямар төрлийн амтан болж таарсан бэ? Энэ бас сонирхол татаад байна л да. За энийг одоогоор би яг ингээ нөгөө бодит нөхцлөөр нь ойрхон
ямар нэгэн байдлаар нөгөө баримтжуулсан байдлаар нөгөө юун дээр техникэн дээр яг нөгөө одоо өнгө хэлбэр хэмжээ тий тэрүүгээр би гаргаж ирч чадаагүй болохоор яг тийм төрлийн усны амьтан нь бол усны амьтан. Гэхдээ их том. Одоо үлэмж биштэй гэж хэлэх юм да. Тийм төрлийн л одоо. Тэгээ яг зүгээр ажиглаж явах ингээд нуур би чи 3 жил гарan энэ нуурлоо явлаа л да. Тэгээд ингээд энээс ингээд ажаад ингээд хараад ахлаар ерөөхдөө тийм цагсан идчтэй юм болоо да гэсэн таам надад төрөөд байгаа. Ер нь бол тэгээд ихэд ажигласны үдсэн дээр л ийм таамаг төвшилж байгаа юм л да. Тэрнээс одоо би яг тэрийг бодит зургийг гаргаж ирээд аваагүй болохоор тэгээ усны амьтан болохоор нөгөө газрын амьтан биш. Тэгээ хээрийн одоо уулын амьтан ийм байсан бол одоо яаж хийж байгаа нэг зураг мураг авчих болцоо байгаад байдаг. Яг ус болохоор усны дотроо байгаад байгаа болохоор тэгээд усны доторхыг судалдаг тийм техник технологи юу байна гэж бодоод тэгэл ийм техник механик аваад орсон юм. Энэ тэгээд миний сонсноор ганцхан биш энэ хосоор байгаа. 2 амтан байгаа гэдэг үгсэн юм зүгээр. Тийм ээ. Энийг би яагаад бас 2 гэж бодоод байгаа гэхээр анх тэр харах нөхцөлд бол тэр нуурын гол руу хөвөөд явцсан юм л та. Тэгээ би наанаас нь гүүгээд тэнд байсан хүмүүстэй цуг гүйлдээд очиад үзэж харах гээд гүүхэд тэр маань цаашаа явж явах та. Тэгээд бүр харуу бүрөө тасраад тэгээ нөгөө би дурангаараа дуранцсан чинь цаанаас нь яг нөгөө анх ингээд нэг нарийн болж явах хэсэг тэр шиг тийм юм яг цаанаас ингээд гараад ирсэн байхгүй. Том бас. Тэгээ би яг энийг 2 байна гэдгийг ерөөс 100% өөртөө ихтэй ингээд хэлсэн бодоод байгаа байхгүй. Яг тэр бол дүрс мэтлэгэн дээр буугдсан зүйл байхгүй. Тэгээ юу гэх судалгааны явцад мэдээж ингээд хоёулаа 92 амтан байж байх одоо тийм магадлал өндөр биш үү тийм ээ. Тэгэхээр одоо юу гэдэг үр зурцагч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү юм одоо гарч байгаа иймэрхүү юмнууд бас ажиглагдаж байна уу? За тэр талаас нь бол одоо би яг хэлэхэд хэцүү байгаа байхгүй. Яг одоо би чи ингээд өөрөө яг ийм чиглэлийн юм судлаач биш болохоор яг тэрийг одоо ингээл одоо энэ үр хөврөл явагдаад байна уу? Нэг үл тэр дотор одоо хидж явахыг бид мэдэхгүй болчиход байгаа. За яг хөө зөв миний техникийн дотор ингээ ороод ойрхон гараад явцсан энэ байдлаар ажиллах. Ер нь бол яг хөрчлөлт мэдээж хос юм хөрчлөлт явагдаж байгааг үгүйсэхгүй л дээ. Тэрийг бол одоо сайн нарийн би хэлж мэдэхгүй байгаа байхгүй. Юу гэдэг яг энэ асуудлаар одоо нөгөө мэрэгжлийн байгууллага эрдэм шинжилгээний газрууд гэдэг одоо яг нэг одоо судалдаг одоо энэ газрууд байгаа шүү дээ. Ийм газруудад ер нь хандаж үзсэн үү? Энэ хандхад ер нь юу гэдэг юм? За яг хөө би яг албан ёсоор бол очиод ингээ хандсан хандлага бол бага. За яг хөө би загас судлаач Менцахангаа доктор тэр хүнд бол би анх харсан бичлэгээ үзүүлж ирсэн. Тэгээд би цааш нь ерөөсөө нэг хараад нэг бичлэг хийгээд энүүгээрээ би аливаа нэг хүнийг судлаачдад би өгөх болохоор энэ маань үр дүн хүрэх нь маш бага байхгүй. Тэгээ би яг өөрөө ингээд явъя. Өөрөө бүр баримтжуулъя. Судлъя гэсэн үднэс техник юу гэдгийг тэрийг олоод тэгээ ингээ яг миний ажил нэг үр дүнтэй болоод ирэнгүүт би одоогоос судлаачтай хандаад надад ийм баримт байна. Тийм ээ. Одоо намайг ингээд ганцхан бичлэгээр ингээд нэг судлаачтай өрөөхөө ярих юм бол одоо чи бишэл гэж ярина шүү дээ. Энэ худлаа одоо сенсац хөгөөд байна гэдэг иймэрхүү асуудал гарах болоо гэсэн үднэс би өөрөө яг ингээд судлаа тэрийг ингээд одоо яг юу вэ те яг одоо тэр магадгүй тэр хичнээн метр уртж юм гэдэг шүү дээ. Их том амтан л агаад байгаа юм л гэж үзээд байгаа. Тэгээд эрдэмтэн судлаачтай ингээд нотлох баримттай ингээд үзүүлэх юм бол эрдэмтэн судлаачтай маань тэрийг бас хараад тэгээд за ингээд судлаад үзье гэд хамтраад ороод ирэх юм болоо гэсэн үднээс л би явж байгаа. Орд нь одоо юу гэдэг нь нутгийн иргэд бол за яг нөгөө пөх гэдэг одоо нөгөө үлгэр домгошгүй одоо ингэж ойлгож байна шүү дээ тийм үү. За яг энийг одоо урд нь одоо бас ингээд судалж ийсэн тийм эрдэмтэд одоо шинжээч гэдэг юм тийм хүмүүс юу байсан уу? За яг Овс аймгийн Сагил сумын үүрэг нуурыг бол судалж ийсэн хүмүүс бол байхгүй байгаа. Тий. За энэ Овс аймгийн одоо энэ Хяргас нуур гэдэг байгаа шүү дээ. За тий. Хяргас нууран дээр бол 1985 онд тэр Оросын эрдэмтэн Ярмилко гэдэг хүн ирээд одоо тэр хайрган дээр үүссэн том мөрийг олж хараад тэгээд энд бол энэ усан дотор их өлөмж биштэй авраг амтан байна. Одоо магадгүй тэр бол галуу үеийн амтан байх үгүйсэхгүй гээд экспедиц хөтлөөд ингээд судалсан байдгийн байна лээ. Тэгээд 86 онд байсан баха. Тэгчээд яг нөгөө бас санхүү хөрөнгө бөмбөгнөөсөө болоод буцсан гэсэн тэмдэглэл үлдээгээ явцсан юм байна лээ. Үүнийг үргэлжлүүлээд энэ Оросын одоо тэр зохиолч Игорь Гришин гэдэг хүн. Хяргас нуурыг шүү.
2010 онд нэг ирээд 2013 онд нэг ирсэн байдаг юм лээ. Одоо тийм амтан байна. Энэ бол тэгээ энэ хүн маань болохоор 2018 онд юу тавьсан байдаг юм байна л дээ. Нэвтрүүлэг бэлдээ дээр Оросын тэр ТV1 гэдэг телевизээр цацсан бай. TV3 байсан баха. Тэрүүгээр ингээд ярихтаа бол тэгсэн байдаг байхгүй юу? Одоо Улс аймгийн Хяргас нууранд бол одоо эртний одоо авраг загсны өмнөх төрлийн авраг загас байна. Энэ бол дэлхийд одоо их том юм нээлт олно гэдэг ийм нэвтрүүлэгүүдэд цацсан байдаг юм лээ. Тий. Тэрнээс бол одоо яг манай үүрэг нууран дээр одоо бид бүгдийн судлаад байгаа тэр үүрэг нууран дээр бол яг тийм судалгаа явуулсан юм бол байхгүй. Яг үүрэг нуурын судалгааг 2017 онд нэг хэсэг хүмүүс очиод загсыг судалсан байдаг юм байна лээ. Одоо тэгээд тэр судалгааг би ингээ олж үзээд судалсан судалгаанаас нэг загсных нөөц тодорхойлох судалгаа хийсэн юм байна лээ. Тэгээд тэрэн дээрээ бол яг 20 тонны нөөцтэй гэдэг тийм юм бичээл үлдээсэн л байдаг. Тэрнээс бол яг одоо үүрэг нуурыг Хяргас нуурыг бол Улс аймгийн яг тэр Хяргас нуурыг бол Оросын эрдэмтэн бол ингээ судлаад байгаа юм лээ. 85 оноос хойш ингээл тэрнээс бол үүрэг нуурыг бол судалсан юм бол байхгүй. Манайх чинь нөгөө нэг экологийн олдуурууд одоо маш их олдуурууд бас манай улсаас бас гарч ирдэг. Тэгэхээр бас одоо юу гэдэг нь бас одоо тэр эртний галвын үеийн одоо бас энтэн байхыг бас үгүйсэхгүй юм. Ер нь бол миний таамаг бол тийм гэж бодоод байгаа. Ягаад гэх юм бол одоо би 80 настай 90 настай тэр нутгийн хөгчдөөтэй уулзж байгаа байхгүй юу. Тэгэхээр намайг хүүхэд байхад л одоо нуур руу ойртож болохгүй ээ. Нуур руу орохгүй ээ. Тэ? Энэ нууранд ийм том одоо хөх бох байдаг юм аа. Тийм үү? Та нарыг сорчин шүү гэж ярьдаг байсан, айлгадаг байсан гэж. Тэгэхээр энэ магадгүй одоо хэдэн жилийн настай байхыг бид нар мэдэхгүй болчиход энэ настай хүмүүс дээр дүгнэлт хийгээд ингээд тэр настай хүмүүс нутгийн настай хүмүүс ийм гой юм яриад ахаар энэ бол олон жилийн настай болов гэж би бодож байгаа. Тэгээд одоо эрдэмтэн судлаачид маань одоо ингээд миний энэ суглуулсан нотлох баримтан дээр дүн шинжилгээ хийгээд тэгээд ингээд хамтраад ажиллахад бол одоо болох гэсэн би нэг шилдэг. Би бол нээлттэй. Би аливаа нэг юм ер нь өөрөө ч их нээлттэй явдаг хүн. Тэгээд яг хуу энэ бол их сонин зүйл гарч ирнэ л дээ. Өөрийнхөө хувьд бол би 100% итгэлтэй тэнд байна гэд хэлээд байгаа юм. Яагаад би байна гэхлээрээ тэгээ нутгийн иргэд маань бас харцсан байна. Би өөрөө хараад ингээд дүрс бичлэг бас жоохон тодорхой хэмжээнд дүрс бичлэг хийцэн байгаа. Ингээд бас тэр нэг болоо сонор гэж ярьдаг энэ зүйлээр ингээд тэрэн дээр ингээд илрээд орчоод байгаа. Ингээд 5.8 м урттай юм бит байна гэд тэр маань ингээд хэлээд байгаа байхгүй. Тэгээд ингээд үзэхээр энд бол яг энэ өрөнд биш амтан нууранд байна л гэж хэлээд байгаа. Тэгээд цааш нь одоо өргөжлүүлээд судлана л гэсэн бодолтой явж байгаа. Тэгээд миний бас судалгаанд судалж байгаа одоо надтай хамтраад судалж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэр тусмаа Улс аймгийн сагил сумын Улс аймгийн одоо Улс аймгийн иргэн зодбын бар сүрэн гэдэг ахуудаа би баярлалаа гэж хэлмээр байгаамаа. Энэ хүн маань бас надад маш их дэм тус болдог. Тэгээ бид бүгд ингээд нийлээд яг уу явцын донд нэг шинэ нээлт хийчих болоо гэсэн бодол надад одоогор бол амар ихтгэл дүүрэн төрөөд байгаа. Тий. За баярлалаа. За баярлалаа. Бас хүний амьдралд содон сонин тохиолдол зөндөө тохиолддог. Тэгээ тэрний нэг л одоо бас болж байгаа шиг байна. Магадгүй тэр их дээр үеийн галвын үеийн амтан байхыг ч үүсэхгүй. Тэгээд Улс аймгийн үүрэг нуурт байгаа бүх гэж одоо нэрлэгддэг энэ нэг амтныг одоо бас судалж өөрийнх нь нүдээр бодлоо сарсан содон дөрөстэй бас үзэгч таахныг уулзуулж судалгааных нь ажлын явцын талаар үзэгч таахнд мэдээллүүдийг бас хүргэлээ ингээд операцийн юмудаа шууд энэ төрөд өндөрлж байна. Дараагийн шууд амжилт хүртэл түр баярлалаа. За тэгээд содон дөрөстэй бас амжилт хүсье. За баярлалаа. Судалгааных нь ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа үзэгчтэй ингээд дараагийн шууд амжилт хүртэл түр баярлалаа.